Хүшээ сайн уу юу яцгаана K-pop Jericho байна. За хоёр нэлийн завгүй байсан. Гэтэ өнөөдөр цөмөрөө ярих зүйл нь болохоор надаас бүр маш их Лисагийн Dream дууны талаарх мэдээллийг асуугаад байгаа. Гэтэ тэрийг би өмнө бас нэг тайлбарлсан байсан. За тэгээ сая Stray Kids-ийн шинэ дуу гарсан, бүр IB-ийн шинэ дуу гарлаа. Хоёулангийн сонсож үзсэн надад их таалагдсан. Тэгээ хүмүүс бас юу гэж бодож байгаа талаар ярина. Тэгээ Dream дууны талаар бас ярилцсан. Тэгээ би бас дээрэс нөө Stray Kids-ийн талаар ярих өртөө байгаа шүү дээ. Би одоо удахгүй бас нэлийн ярихаа шийдэж байгаа шүү. Тэгээ ойрд нэлийн завгүй байлаа. Ойрд яг Монголд болж байгаа. Дуучин Ариунагийн зүрх хасан тоглолтын ард ерөөхдөө ажилласан. За тэгээд өнөөдөр бичлэгээ эхлүүлцгээе. Бичлэгийг эхлэхээс өмнө лайк дараарай, subscribe дараарай. Tiara Монголд 2 дахь удаа тоглолтоо хийх гэж байна. Самбэно! 안녕하세요. Tiara입니다. Яг одоогоос 12 жилийн өмнө яг 9 сард Tiara Монголд анхныхаа тоглолтоо хийсэн. Бүр номер 8 дууныхаа клипийг Монголд хийсэн байгаа. Тэр үед K-pop-чдын мөрөөдөл байсан бөгөөд хамтлагийн гишүүн Хэмийн бүр 3 дахь удаага Монгол улсад ирэх гэж байна. За Tiara Reverse концерт нь 9 сарын 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд ердөө ганцхан удаа зохион байгуулагдана. Тоглолтын дасгалыг Portal MN-ээс захиалаарай. Лисагийн Dream гэдэг дууг анх 3 сард гарч байхад нь би нэг ойрхон нэг бичлэг хийжсэн. Тэр бичлэг үзсэн хүмүүс хинтэй холбогдсон талаар угаасаа мэдж байгаа. Тэгээд яг энэ Dream дуу бол 2 хүнтэй нэлээд холбогдоод байгаа. Нэг нь болохоор одоо өмнө YG Entertainment байсан рэпер дуучин J1. За өөр BTS хамтлаг Jungkookтэй амар холбоодсон. Би бүр гайхаад бүр 2 удаа ингээд зав зайгаараа ингээд судлаа танилцуулъя гэж бодож ин. Учир нь энийг бүр ингээд надаас асууж байгаа хүмүүс маш их байна. За тэгээд Dream гэдэг дууны short film буюу богино хэмжээний кино засагдан гэдэг мэдээлэл гарсан. Гэхдээ Jungkookтэй холбогдож байгаа нэг 5 шалтгаан байсан. Та бүхэн энийг сонсоод тэгээд өөртөө шийдвэрээ гаргаараа. Нэгт энэ бол зөвхөн цуурхал учраас би энийг шууд зохиосон бол биш. Интернет дээр зөндөө явж байгаа фэнүүдийн таамаглал цуурхал гэдэг тийм зүйлтэй тоглож буй Япон жүжигч Jungkookтэй маш төстэй байсан гэсэн тийм таамаг үсэж байгаа. Энэ адилхан байна уу? Надад бол тэмж адилхан санагдахгүй байгаа. Одоо Лисагийн Dream гэдэг дуу ерөөхдөө нууртай холбоотой, голтой холбоотой, тэгээд ерөөхдөө төрсний эцэд өвхөн үнэн гэдэг шиг яг энэ тэм том хагцал дээр ингээд нуур голын дэргэд ингэж салж байгаа. Тэгэхээр яг тэм нууртай холбоотой Dream дуу байсан. Бас 8 сарын 14-нд хавцаа тийм нуурын холбоотой, нууртай бас холбоотой дуу оруулсан байгаа байхгүй юу? Тэгээд тэр Jungkook Lisa хоёрыг ингээ холбоод байгаа юм байлээ. Энд дэр санал нийлж гинөө. За 3 дахь нь болохоор 2019 оны 11 сарын 4-нд Lisa Instagram дээр пост оруулсан байлээ. Тийм нуур ба нуурны эргэн тойрны тийм уулсын зураг оруулсан. Нард чинь бас Jungkook-ийн зурсан зурагтай нэлээд харьцуулаад эхэлсэн байлээ. Тэр үед л зурсан байлээ. Тэрнээс бас уул ус нуурын хажууд тийм тусч байгаа юм шиг тийм давхцал үүссэн байлээ. За дөрөвт нь Tokyo. Одоо Лисагийн дуунд Dream гэдэг дууны ерөөхдөө Tokyo гэдэг зүйлтэй амар холбоотой байдаг. Яг Lisa 3 сарын 13-нд Tokyo-гийн цамхыг ингэж тавьсан тийм зураг оруулдаг. Lisa гэдэг ингэж хайр дурлал үүсгэсэн хүн уурлж байгаа тийм өнгө аястай дууны үгийг оруулсан байдаг. Тэгээд Токиод оруулсан зураг тэгээд ер нь бол Токиод нэлээд давхцчаа гэд яриадсан. За хамгийн сүүлийн 5 дахь зүйл нь болохоор Jungkook-ийн Hate You гэдэг дуу нь Японд хийгдсэн байлээ. Тэгэхээр ингээд ер нь Японтой нэлээд холбоотой байгаа гэд энэ хоёрыг холбоод байгаа юм билээ. Тэгээд Лисагийн өөр холбогдож байгаа J1 гэдэг дүр ингээд Dream гэдэг дууны клип цацагдсанаас хойш ингээд дахиад бас ингээд шууган тарьж байгаа. Тэгээд дахиад харсан чинь яг л өмнөх юмнуудаа ингээд дурдж илээ. Тэгээд та бүхэн миний өмнөх бичлэгийг би бас дундуур нь ингээд оруулчихъя. Энэ дуун дээр Лиса хүртэл өөрийнхөө дууны үг дээр нь оролцсон байдаг. Лиса өнгөрсөн үеийн сэтгэлийн шахыг маш нарийн нандин харуулдаг. Тухайд нэлээд нэг ийм цуу яриа гарч ирсэн. YG Entertainment artist J1 1994 онд төрсөн. Тэгэхээр Лисаас 3 насаар ах. 15 оноос 19 онд YG Entertainment-ийн ажилтан буюу одоо уран бүтээлчэнд байсан бөгөөд 19 онд гарсан. За энэ хоёр нэлээд нэр холбогдож ирсэн. Тэгээд энэ хүн харамсалтай нь 19 оны 7 сард YG Entertainment гарсан гэхээр яг ингээд 19 оны өмнө энэ хоёр үерхжсэн эсвэл үнэхээр сайн найзууд байсан гэсэн тийм таамаг ингээд үүсэж байгаа байхгүй юу. Энэ хоёрын таамагуд одоо би хэлэх гэж байна. Таамаг нэг болохоор концертын үеэр J1 цэцгийн баглаа илгээсэн тийм зураг байд. Нэгт J1-ы цэцгийн урд ингээд ахуулж байна. Хоёрт Lisa шар өнгөнд дуртай тийм болохоор шар
цэцгийн баглаа ингээ илгээж байгаа. Гуравт нь ерөөхдөө Blackpink учраас зүүн өнгө нь болохоор ягаан учраас нөө ягаан цэцгийн баглаа ирдэг нь гэтлэнд ингээд бүр зориулын шар өнгө ирж байгаа учраас энэ дээр ингээд ноо байна уу гэсэн тийм зүйл байсан. За таамаг хоёр нь болохоор ижил зургууд болон ижил тийм савх өмссөн байсан. Лисагийн цэцгэн дээр авсан зураг дараа нь энэ J1-ийн хувийн Instagram аккаунт дээр мөртлөө яг тэр цэцгний зураг бас байгаа. Тэгээ 2017 онд J1 Лисад зориулж ингээд төсөө өдөрт зориулж ингээд мэдчилгээ хүргэжсэн бөгөөд тэгээд хэсэг хугацааны дараа ингээд устгаж исэн байгаа. 2019 оны 7 сард J1 яг YG Entertainment-аас гарсны дараа Lisa Instagram дээрээ Post Malone гэдэг алдартай Америкийн дуучны Goodbye гэдэг дууг story дээр хийсэн мэсэн. Тэнд тэгэхээр нэг бас нэг ингээд үдэлтийн баяртай гэж хэлж байгаа үдэлтийн үг юм шиг надад санагдаж байгаа. Гэтэ хамгийн гол нь би энэ хоёрыг яг үерхэж байгаа гэж бол батлаагүй. Зүгээр эн чинь таамагтуудыг. Гэхдээ Dream гэдэг дууны утгыг ингээд очиулаад үзэх юм бол саний миний ярьсан цөөхөн хитэн таамагтай амар дөхөж очиод байгаа байхгүй юу. Тэгээ Dream дууг ерөөхдөө жоохон утгын тайлбарлаа. Lisa яг дуун дээр болохоор би бодож байна. Чи ад жаргалтай байна уу эсвэл гонигтай байна уу? Тэр Токиод өнгөрүүлсэн шүнийг үзэн ядаж байна уу? Тэгээ бүх зүйл дуусахад бид нээлттэй үлдээсэй гэж би хүссэн. Гэтэ чи хизээч эргэж хараагүй гэхээр яг 2019 он ингээд YG Entertainment-ыг орхиж яваа. Тэгээ тэр чигтээ яваад өгсөн юм шиг тийм мэдрэмж. Гэтэ хоёулаа хамт байх газрыг би мэднэ. Бодит биш ч гэсэн надад хангалттай бодит мэт санагддаг гэхээр энэ бүр ингээд юу энд яг ингээд юу болоод байна? Lisa бүр үнэхээр ямар аймаа хайрлалт юм бэ? Дараачих нь болохоор дахилтна. Би нүдэ аних үед цаг хугацаагаар аялж буй мэт санагдана. Сүүлийн үед би дандаа зүүдэндээ живээд л байх юм аа. Яг л 2019 он шиг хонгор минь. Хаана юу хийж байгааг чинь мэдэхгүй. Гэхдээ би чамаа зүүдэндээ харах юм билүү? Чиний найзууд надад чиний талаар шинэ зүйл огт хэлдэггүй гэхээр ингээд худаа болоо гэсэн тийм орцсон байдалтай найзуудаас нь асуудаг ч гэсэн найзууд нь хэлдэггүй гэхээр одоо өөртөө нэлээ ойрхон тийм хүн байсан ингээд энэ дуугаар ингээд ишлэгдэж байгаа байхгүй юу? Хэлж амжаагүй зүйлс маш их байна. Төсөөлөл яг л түүнтэй минь хамт байгаа мэдрэмжийг өгдөг гэсэн тийм дууны утгыг ингээд илэрхийлж байгаа. Dream гэдэг дуу бас сонсоод тэр мэдрэмжийн гэсэн одоо илүү их мэдэрч эхлэсэй гэж бодож байна. За Япон жүжигчин яг энэ YG Entertainment-ийн J1 гэдэг уран бүтээлчтэй ер нь адилхан зан характерыг ерөөхдөө харуулсан байна гэж ярьдсан. Ер нь бол олон нүдээс хол байхыг хичээдэг. Дөрөв нэлээд бүр ам сайтай байгаа маш гоё хоёр дуу байгаа. Тэр нь болохоор Stray Kids-ийн Ceremony гэдэг дуу болон I Pump-ийн EXO-Z гэдэг тийм comeback-ууд маш хүчтэй тийм магтаалуудыг хүлээн авсан байлээ. IB шинэ comeback-ийг харсны дараа гишүүдийн бүх тийм тэнцүү хуваарлалт гишүүдийг бүгдийг ингээд нэг тийм ганцхан 2-3 хүн гишүүнийг ингэж онцгойруулах биш бүх гишүүдийг ингэж гаргаж ирдэг болсон. Бүр маш их сэтгэл өндөр байлээ хүмүүс. Сонсоход бол яг нэг зүйл дутуу юм шиг бас санагдаад байсан хүмүүс гэхдээ тэрнтэй адилхан байлээ. Мэдээж K-pop дууг дахин сонсоод байх юм бол уугийн донддог. Тэгээд энэ яагаад ч тийм тэмцүүлэн мөртлөө донтолох чадвартай байлээ. Үзэгчид болохоор IB бол үнэхээр бутавлаа. Тэгээд Рэгийн богино ус бол үнэхээр гоё байлаа. Энэ үгний сонголт, клип, төсөө үнэхээр төгс байна. Тэгээд дахилт хэсэг нь их донжтой санагдлаа гинэ. За тэгээд дараачих нь болохоор Stray Kids-ийн Ceremony гэдэг тийм клип албаасаар цэцэгдсэн нэгтэршлийн өндөр зэрэг бүр үнэхээр сайн хангах юм аа. Stray Kids бас ерөөхдөө 8 гишүүдээ бүгдийн яг ингэж гой гаргаж ирж байгаа. Бас тийм гой хамтлаг байгаа. Ингээд клипийн тухайд бол хүчтэй клип байна гэсэн дууны клипийн төгсгөл Faker гээд тэрийг ингээ хүмүүс оролцуулсан маш их баяртай лээ. Бүр гинтийн бэлэг болж гарч ирсэнд нь үнэхээр сэтгэл хангалуун байлээ. Тэгээ энэ дуу бол надад таалагдсан. Ер нь бол дандаа сайн comeback гаргадаг. Гэхдээ энэ comeback нь бүр үнэхээр төсөөснөөс давлаа гэсэн тийм үзэгчд бас байлээ. Тэгэд Karma гэдэг угаасаа тэр teaser бичлэгийг хараад би бүр үнэхээр шоконд орж ирсэн шүү дээ. Дуудахгүй гоё шин мэдээллүүдээр уулзъя. Бичлэг маань энэ хүрээд дуусчих. Бичлэгийн таалагдсан бол лайк, subscribe дараарай.